За сайн өглөөсэй. TNMS-ийн сайн байна. Граффити зураач, стрит артист, одоо дизайнер мөрөгчлөлтэй тийм залуу байна. Би багахасаа ер нь их зураг зурдаг байсан. Маш зураг зурах дуртай, хүүхэлдэйн киноос их үзэх дуртай. Тийм учраас ер нь бол энэ мэргэжлийг бас сонгосон юм болов тий. Анх ингээд зурж эхлэе сонирхож эхэлж байхдаа бол бүр өдөр шөнөгүй хийдэг байсан. Гээд нэг зүйл зурчаал тэрийгээ ингээд сайжруулаад нэг өнгөөр зурсан бол өөр өнгөөрч зурж үзээл нэг хэлбэр гаргаж ирсэн бол дахиад нөгөө хэлбэрийг гаргаж ирэх гээл энэ өөрийн гэсэн тийм хэв маяг гаргаж ирэх гээд тэгээд тэрийгээ ингээд байнга оролдоод зураал ер нь бол амар их цагийг зарцуулсан миний хувьд бол тэгээд тэр нь ч гэсэн одоо бол өргөтөлөө өгж байгаа гэж би боддог. Байнга ингээд зураад энэ зүйлийг сонирхоод судлаад үзээд тахаар ингээд тэр нь ингээд миний өөрийн зуршил болчт юм болоо. Юугаар бол яг миний дом бах. Тэгэл би яг энэ зүйлд онцсон. Тэгээд illustration vector graphic-ийн хувьд бол яг 2016 оноос эхэлсэн. Надад амар сонирхолтой санагддаг байсан. Гудамж девж яхад ингээ машин те зөрөөд өнгөрөх зэргүүлтэй машин ч гэдэг юм уу, самбарч гэдэг юм уу ингээд гудамжинд харагдах тэр бүх зүйлсийг ингээд нэг тийм 2D хэлбэрээр нь вектор хэлбэрээр ингээ хараад эхэлдэг болсон. Тэгээд томоохон хэмжээний олон улсын наадам, граффити наадам, illustration наадам, тэгээд дизайнеруудын уулзалт тэгээд тиймэрхүү зүйлд маш их оролцож, аль болох хэмжээгээр хүмүүстэй танилцаж, тэгээд ер нь бол дэлхийн том хотуудаар зураг зурах тийм сонирхолтой. Ер нь бол тэр талаар их мөрөөддөг. За, граффити болон яг энэ vector graphic чиглэлээр сонирхож байгаа хүмүүстэй байвал сонирхоод үз, судлаад үз, амар том ертөнд сүлээж байгаа амар их зүйл тэнд байгаа. Тэндээс сурах юм амар их байгаа. Тийм учраас айлтгүй энэ зүйлийг сонирхоод үз. Өөрийгөө нэ. За 75 жил гэхэд тэмүүлэлтэй, ориглон, зоригтой, өөрсдийн гэсэн том ертөнцтэй байгаарэ гэж хэлье да. Peace.